Сайн бацхан уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дахиад хүргье. Бичлэгээ бол ноноос өмнө оруулъя гэж бодол хий гэж бодсон л байсан л та. Тэгэл бодсоргол яжсан тэгэл он гарчлаа. Ямар ч жишээ ноны минь төргий. За тэгээд энэхүү бичлэг маань миний Монгол явсан онтой холбоотой бичлэгээ маань 2 дугаар хэсэг байгаа. Энэ бичлэгээр би яг юу ярих гэсэн бэ гэхээр өмнөх бичлэгэн дээр Монгол явахын өмнөх өдөр гээ ер нь бол тиймэрхүү мэдээлэл оруулсан. Одоо энэ бичлэгэн дээр яг Монгол явж явах үед буюу бараг 24 цаг нисэж байгаа шүү дээ. Нисгэн жишээ ер нь бол хүлээлгийн цаг нисэх 11 цаг 8 цаг гэдэл тэр мэрийг ингээ орооцуулахаар ер нь л бүтэн өдөр болсон байхгүй юу? Одоо тэр бүтэн өдрөө юу хийж өнгөрөөсөн талаараа хэлье. За ямар ч гэсэн ачаа байсан. Би эндээс чинь 2 ачаатай явсан байхгүй юу? Өмнөх бичлэгэн дээрээсэн та бас хүний ганц нэг ачаа аваад өөрх ачаа гэл яачсан өөрийн ачаа бол яхаргуу тэгэл 23 кг-та болцсон. Тэгэл ачаагаа уул нь бол илүү гаргачихгүй. Тэгэл яг хэмжээнд нь тааруулъя гэж бодоод явсан хэрнэ эндээс бүр хиллэж мэллэл аюу сүртэй явсан. Тэгэл онгоцны бодлоор өссөн чинь нэг нь яхаргуу 24,500 болцсон. Тэгэл давлын дээр ачааныхаа нэмэлт төлбөрийг төлөх юм байх чинь давлын дээр нэмэлт ачааныхаа төлбөрийг төлөөгөө тэндээсээ шууд Монгол руу миний ачааг явж байгаа гэд. Яг гэвэл нөгөө Lufthansa-гаар билет захиалсан тэр чинь ингээ амар нөгөө Air Lingus гээд бусад нислэгийн компаниуд чинь ингээ заавал Франкфурт юм уу одоо Туркээр дамжиж ивэл тэн дээрээ ачаагаа дахиж шалгаад чеклээд онгоцондоо суудахгүй дахиж ачаагаа ерөөсөө үздэггүй Монгол руу явчихдаг. Тэр нь амар гэдэг учраас эднийхээс ер нь бол Lufthansa 2 Грете гээд эднийхээс ер нь бол билет захиалсан. За илүү ачаа нэг 23 кг-да багтчихвэл 80 евро. Тэгэд 23 кг-аас миний илүү ачаа давцсан болохоор би бараг 140 евро нэмэлтээр төлсөн баха. Тэгээд тэр чинь бол ачаагаа би чинь 80 евро доолнол багтаачаал болно болох л байсан билээ. Тэг яг өөрийнхөө нөгөө хайнга зангаасаа болоод 1 кг ачаа тэгэл нэмэгдсэн чинь бол тэгэл нэмэлт төлбөр болт юм лээ. Тэрийг бас анхаарч үзэх хэрэгтэй юм лээ. Дээрээс нь тэгээд Франкфуртын онгоцны буудлын дээр чи нөгөө дэлгүүр хэсэх ер нь бол зүйл ихтэй штэ. Тэрөөр бас зүгээр иж чадаагүй. Тэнд чинь ингээл миний нислэг чинь 4 цаг байсан баха. Тэгээ зүгээр иж чадахгүй Франкфуртын онгоцны буудлын дээр нилээн дэлгүүр хийсээд тэгээ онгоцондоо суух гэтэл онгоц маань бараг цагийн дараа ниссэн. Яагаад ч юм ингээд манай Мяти ингээ онгоцох ингээ удаж нисээд идэх. За тэгээ онгоцондоо суусан. Онгоцондоо суусан чи манай онгоцны үйлчлэгч нар ямар ч хөөрхий амар хөөрхий ихчнэр ахнар тэлгш яг ихчнэр ахнар хвчлээ цагаат л яг надтай ч зүйл хүмүүс байгаа л та ер нь л би ч одоо 20 гарсан юм шүү дээ. Тэгээ яачсан тэгэл тэр зан гараа. Ямар хөөрхий ихч вэ? Ямар хөөрхий ах вэ гэж хэдэн дэше хараал. Тэгээ явсан. Гэхдээ эндээс явахдаа би аяг азтай явсан. Даблинаас Франкфурт руу явахдаа хажуудаа ганцхан хүнтэй явсан. 3 судалтай эсэрнэ. Тэгээ аягүй тухтай явсан. Тэгээд Франкфуртаас Монгол явахдаа бас ганцаараа явсан. Уул нь бол ингээ голын судал ингээд хөнгөө. Захын судалд нэг ах байсан байхгүй. Тэр ах ингээд урагшаа яваад өгцөн. Урд нэг таньд хүн нисвэр тэрнтэй суу юм яриадсэн. Тэгээ би ганцаараа явсан. Ер нь бол тэгэл 8 цагийн нислэгт бол ганцаараа өстө гоё явсан. Амраал бараг зүгээр тэр судал дээр хөвтөл. Одоо энэ дэр ингээ би хоол идж байгааз энэ миний ингээ царайны уйлыг хараа. Би бол ингээл угаасаа монголчууд чинь ер нь бол үхрийн махтай хоол захиалдаг л хаалта. Тэгэл яг тэр жишээрээ би ер нь бол угаасаа дахианы манаас л үхрийн мах туртай байхгүй. Тэгэл үхрийн мах цагаалсан чинь амар давстай шорвог за. Ингээл идэнгүүт бүр үнэхээр арзаймар санагдсан. Миний царайны уйл угаасаа харагдчихаа. Би бүр ингээл арзайгаал яруугаал идээдсэн заяо. Франкфурт дээр чинь би хоол идэх гэжсэн болонгуудаа тэн дээр халуун шоколад уучаад үхрийн махтай хоол идэх гэж төлөвлөө явсан чинь төлөвлөсөн шиг миний хоол байгаагүй. Тэнд одоо нэг хөөрхөн онгоцны үлч хийсэн бахта тийш хараалах юм. Миний пиаг өвчирч байгаа юм байна. Өмнө нь энэ одоо онгоцны хоолны сонголтод шар хэрэг байсныг би юусэн мэдэхгүй байна. Яа харахгүй цагаан баян хулаа баян авах гэж хэлдэг штэ тий. Тэгсэн чинь харин нийслэл байсан. Тэгэхээр заас Монгол руугаа буух гэж байгаа хүн байна. Ходоод гидснийхаа хямраг арилгахыг гэж бас градустай ингээл шар хэрэг аваад дуудлаа. Тэгэл Монгол пиав байгаад үхрийн махтай хоолоо идэл явсан. Гашуун байсан шүү тэгтээ. Тэгэл бас амхандаа хөөрхөн ингээл хоолны тэ нэвтрүүлэх шиг ингээл идэгэл явсан чинь нэрээ онгоцны амар чимээнд чи яаж ч миний идэх чим ерөөсөө сонсох зүгээр шуухсан л тийм шум яваад байгаа байхгүй. Тэгэл онгоцон чинь утсан оролтон тэгэл нэг хоолойныг хүлээж хоолоо идэн тэгэл өөр үүсэх юм байхгүй. Тэгэл урдлынхаа дэлгэцийг харсан чинь харин хөөрхөн Монгол тийм ахуй амьдралтай холбоотой соёлын тийм нэвтрүүлэгдэн шүү. Тэгэл тэрийг үзсэн чинь нэг таньдаг хүн. Хинбэ гэсэн чинь манай бага ах. ТV-м бас янзын унгаж байгаа юм ба. Тэгэл би
Өдөө шал аавд энэ бичлэгийг үзүүлсэн чинь хүй бага ах чинь байна гэсэн хажуудлын ахын нас таниад байсан. Би бол танихгүй юм блэ. Тэгээ яг энэ бичлэг дээр чинь аягүй хөөрхөн 5 ушаа маллыг ингээд танилцуулж байгаа юм. Тогоо нэрэх, цагаан эдээ хэрхэн боловсруулах, ихэн голсон ботгыг хэрхэн ингэнд ахуулах, бодлоо тэгэл бусад ахуй соёлтой холбоотой юмнуудыг ингээ хөөрхөн тайлбарлал өгч байгаа байхгүй. Гэх мэтэр ингээл яг бичлэгүүдийн үзэл цаг хугацааг ингээ харахаар нэг ихтэй л 3-4 цаг л үзт юм лээ. Тэгэл бусд үед нь яг чих ядраал өөрөө ч бас нүд ядраал ирж байгаа байхгүй. Тэгэл тэр үед яг юу хөөгөл бусад. Тэгэл онгоцны ингээ сэтгүүлүүд нь ингээл харахаар ерөөсөө унших юм байхгүй заяа. Зүгээр л нэг хитэн барааны юу тэгэл өмнө нь байсан нэг айлд нь хуучирсан хуучааны хитэн мэдээ баримтнууд. За тэгээд онгоцонд баахан бичлэг үзсэн, тэгээд ядарсан, уйдсан тэгэл хоолоо идчихэл байж гал уцаа авч авахгүй өөр ирэхгүй. Тэгэл ингээл утасныхаа бичлэгүүдийг гүйрэж харангуут нөгөө хоёр цагаан минь гарч ирэл. Нөгөө хоёроо ингээл бичлэгүүдийг үзэл. Одоо энэ бичлэгээр бол манай хоёрын тухайл хийсэн бичлэг л байгаа л да. Гэтэ яг ингээ удаад өөр хийх юм болтугай байсан учраас би ер нь бол тэр хоёрын бичлэг зурнуудыг аягүй хүзээ явсан байхгүй юу. Тэгж нэг өглөөний цай яриад за Монголд ирж байгаа юм байна гэл. Харж ясан чи яхааргүй тэгэл нөгөө цагаас хойшлт ниссэн болохоор цаг хойшилж бууж байгаа юм л да. Тэгэл өглөө 4:40-оос буухасан тэгэл 5:40 бараг 6 гэж буугаал. Тэгэл манай дүү цагийн өмнө ирсэн байсан. Тэрний л ингээ ажлыг л жоох алсан л да. Тэг яах вэ тэгээд ачаагаа авахд бас нэлээ удаад нэгэн бүх ачаагаа аваад түүтэйгээ уулзаад онгоцны бодлаасаа ингээ нүднийхээ эмнэлгэрээ өвчихгүй өглөө 9 цаг авцсан. Тэгэл замдаа жоохон түүгчрэл цагтаа амжих нүгэл яар саргаал очсон. Тэгэл очиод л яг цагаар үзүүлэх гэсэн чинь тэнд үзүүлэх гэж байгаа ганц нэг хүмүүс нь очрон дээрээ бас ингээ жоохон хэрэлдэх маягтай байгаа байхгүй. Тэгэл энд айгүй ингээл тайван ерөөсөө утаа түгчрээ юу гэдэг тийм стрессүү газар байж байгаа л утсан. Тэнд тэгэл очингууд утаа ухтаал түгчрээ ухтаал араас нь тэгэл эмнэлгэр ингээ үйлчлүүлж байгаа хүмүүс нь бөөн ууртай уцаартай ингээл очроо булаацалцсан хэрэлдсэн хүмүүс төр ингээл оронгууд. Миний ингээл Монголд очисан амар гой сэтгэл зүгээр ингээл навс унж байгаа байхгүй. За нэг тиймэрхүү байдалтай бол миний яг ихний өдөө баг өнгөрсөн. Зүгээр эмнэлгээсээ гэр хооронд такси барих тэр хооронд тэр нэлээд утаатай. Тэр нь бол зүгээр жоохон ингээл яраал юм хумруу ингээл гүүж мөнгөд амсгаадал нөгөө утаанд нь ханиалгаа явсан. Бусдаа бол энд ингээ хичнээн ингээ яараад явсан ч ямар ч тийм утааны үүдэлтэй асуудал байдаггүй учраас тэр бол надад юм шинэлэг юм шиг эсвэл нэг ингээл нэг тийм муухай дурсамжиндаа эргээд ирж байгаа юм шиг тиймэрхүү байсан.